Миний хувьд болохоор ер нь бол яг хүний амьдрал янз бүрийн юм байна тий. Хамгийн наадах нь ингээл хичээлээ ингээл хийж чадахгүй байгаа. Ангийнхаа хүмүүсээс асуух ч юм уу, найз нөхдөс асуувал нэг ном ч ингээл тутах үе зөндөл байна. Нэг лавар байхгүй болсон. Зөндөө энэ тэр үед нь яг ингээл ном олдохгүй болохоор яа муухан би ийм бол найз нартай бичээ би ийм болохгүй би яагаад гэж боддог. Тэр үед магадгүй тийм бичсэн ганцаардал төрдөг. Гурав ганцаар за Даавыг ерөнхийдөө би бол нэг тийм өөрийгөө ганцаардуулахыг хүсдэггүй. Тэгээд би өөрөө ганцаардахаар айгүйх ингэж шаналж битгэртэй болов гэж боддог байхгүй. Тэгээд өөрөө бол ганцаардахыг хүсдэггүй. Тэгээд заавал гарах юм бол би ингээл ажил руугаа гүгэл гэртээ би ганцаар үлдэхийг юусоо хүсдэггүй. Гэртээ ганцаар үлдэх гэдэг үгүй би гарна гэж ингээл ажилгүйч байсан хамаагүй ажил дээр очиж суугаад ингээд өөрийнхөө юм хийгээ суудаг. Тэгээд миний хувьд бол би угаасаа ганцаардахыг хүсдэггүй болохоор өөрийгөө завгүй байлгах гэж маш хичээдэг. Тэгээд ганцаардлыг ер нь айгүй хэцүү юм болов гэж бодчих. Би хаяа ганцаардмаар санагдаад байдаг шүү дээ. Би хоёулаа хэцүү юм. Яг таны Зөвхөн хувьд юу гэж бодож байна? Нөгөө талаасаа яг та хувь хүн те хийж сэтгэл зүйч хувь хүнийхээ талаас ер нь ганцаарч байсан уу те яг энэ талаасаа ярина уу? Залуучууд маань нэвтрүүлгийг хөвчлөө үздэг ба залуучуудаа зориулсан цэцэн зөвлөгөөг та хүргэнэ үү? Юу? Болов юу гэж бодож байна та гурав? Зорилготой хүн ер нь ганцаардахгүй. Ганцаарсан ч тийм бяцхан үгүй. Бяцхан ганцаарсан. Түүнээс залуучууд маань ер нь зорилготой хөтлөгдсөн байдаг учраас миний бодлоор ихэвчлэн ганцаарддаг юм болов гэж боддог. Гэхдээ хувь хүн янз бүр байдаг учраас тэр нөгөө шинэ орчинд ороод тэр ялангуяа залуучууд маань те ингээд давхаргаанд ороод тэгэхээр ингээд бага зэрэг тэр багцлын хугацаанд л ганцаарддаг юм болов гэж боддог шүү. Таны бодлоор ер нь бол ганцаардлыг бол бага настай аягүй холбоотой гэж үздэг л дээ. За. Хоолол эцэг их нь багдан сарсан ч юм уу тий. Эцэг их хоёр нь багадаа таарч муутай байсан. Тиймэрхүү хүүхдүүд аягүй ганцаарддаг гэж. Манай шинжлэх ухааны хувьд бол аягүй үүдтэй гэж. Эцэг их янз бүрийн болоод ингэсэн. Ганцаардлаас хамгийн энгийн аргыг та хүргээд тэгээд манай үзэгчд маш олон байгаа учраас дараа дараагийнхаа үзэгчдийг авах. Ганцаардлаас гарах хамгийн энгийн арга шууд зөвлөгөө авах тий. Нэвтрүүлгийн цаг аюу богино аваад хамгийн энгийн арга найз нөхдөд өөрийг өргөн болгох. Аль болох нэмийг харж явах хэрэгтэй. Одоо юм гэдэг чинь одоо тухай тэгвэл зөвхөн тухайны харж байгаа юм шүү дээ. Тийм учраас айгүй олон талаас нь харах хэрэгтэй. Миний оронд тэр байсан бол магадгүй дайсагдаг байсан, эсвэл таалагддаг байсан те. Тэр бүхнийхээ талаас аль болохоор олон талаас нь харж байгаа хэрэгтэй гэж би зөвлөх хэрэгтэй байна л да. За баярлалаа. Сайхан зөвлөгөө. Тэгээ маш сайхан зөвлөгөө өглөө үзэгч маань маш таалагдсан баха те. Юмыг олон талаас нь хараарай гэж байна. Тэгээ найз нөхдөд хүрээг ихсгээсэй гэж байна те. Тэгээд уламжил ясаараа маа нэвтрүүлэгт хамтарч ажилладаг факт нийшээс ихсэн мэдээлэл одоо та бүхэндээ хүргэе. Гурван охин 3 клип хийлгэж байна. Зуныг загуу өнгөрөөж буй 3 охины бүсгүүчүүд 3 клипний ажилд шаргуу ороод байна. Шинэ цомгийнхоо бүхтөөг дөржүүлэхээр сэтгэл шулуутсан тэдний хувьд ингэж эрчимтэй ажиллаж байгаа нь зураг авалтын таатай үйлрэл дуусах төгсөндөө холбоотой биз. Ямар ч тач удахгүй мэдлэх уран бүтээлүүдийн өнгө төрх нь өмнөх клиперхүү тун ритмлэг байгаар төлөвлөгдсөн юм шүү. Дашрамт хийлгэд авьяаслаг бяцхан шавнарт дарагдсан Ано соло 3-ыг сонгодог хөгжмийн зуны сургалтанда цаашид тууштай үргэлжлүүлэн олон авьяастан төрүүлээсэй хэмээн хүсэг багчууд улам олон болсоор байгааг нэлээ. Ано ханийн тэнгэрээ дуудуулжээ. Хувийн соёл, гэрийн хүмүүжил сайтай гэгддэг дуучин Ано аль нодлонгоос л насны ханаа олон тухай ам бардам ярих болсон. Шаарлаг өндөр дуучин бүсгүүдэд зиндаан нийцсэн тэр ачтай залуугийн тухай лавлахад төрийн албан хаагч үеийн хархуу гэдгээс өөрөө унагаагүй. Өөрийнх нь хэлснээр түүнд зориулагдсан мэт урлагийн хүнийг ойлгож хайрладаг. Үндсэндээ мөрөөдлийн ханхуу нь түүнтэй хэрхэн учирсныг мэдэхгүй юм. Ямар ч тач дуучин бүсгүүн нар хажид цүмээр байн гэргэлдэж насны хань ханийн тэнгэрээ дуудуулж ясан нь баггүй нөлөөсөн байх учиртай хэмээн тус цүмийн гэрийн манар чигжуг хэлцэж байна гин шүү. Дуучин Ано саяхнаас 2010 оны Range Rover хөлөглөн
хотын гудмаар салхи татуулан дахиуг болсон. Саар лөнгөтэй түүний хүлэгт хорхоосон олон дуучин бүсгүйг хэдэн төгрөгийн орлоготой болохоор ийм үнэтэй машин ундаг байна хэмээн битүүхэн хардаж, бяцхан атаархаж буй. Хувийн бяцхан бизнес эрхэлж амьдралаа под хийдэл авч явдаг дуучин бүсгүүд сайхан түүний ээж Болормаа 70 сая төгрөгтэй хадгаламжийн дэвтрийг нь гардуулсан байна. Дашрамд хэлэхэд ээжийнхээ өгсөн хадгаламжийн дэвтрээр унаага юулээ дутаагүй байгаа дуучин Анугийн New Brilliant цомог хизээ мүдгүй фэнүүдийн гар дээр очих гэж байна. Залуу дуучин Номин кинонд тоглох гэж байна. Хайрын охин, нар ойрхон жаргадаг, бодол дуунуудаараа олонний танил олсон Номин энэ зуныг эх орондоо үр бүтээлтэй өнгөрүүлж буй. Аавны нэтгэгд суух Монгол улсын элчин сайд болохоос өмнө Номин Nature Sound студийн шилдэг төгсөгч Дашка багшийнхаа хайртай шавн байсан гэдэг. Англи, Франц хэлтэй дуучин бүсгүй Европ хэл, соёл судлах харилцаа хэмээх хос мэргэжлэр нэгтгэж суралцдаг аж. Хэдий чадварлаг хоолойтой хэмээн үнэлэгддэгч хичээл ном ихтэй хүчээр уран бүтээлээ барагтаа бол цаг гаргадаггүй гин. Тэгвэл энэ зун дуучин Номин нутагтаа наадамлан шин дуугаа бичүүлж клипжүүлэхийн хажуугаар уран сайхны кинонд анхудаага дүр бүтээж байгаа аж. Харин дуучин бүсгүй бүгдийг сюрприз байлгахаар төлөвлөж байгаа болохоор ямар найруулагчийн юу гэдэг уран бүтээл болохыг таснууж байгаа гин. Мис Ган тогоогийн нэрний учир. Өв тэгш би хаа жинхэнэ Монгол дүр төрх бүхий Мис Ган тогоо олон улсын чанартай олон тэмцээнүүдэд үндэсний хувцсаа хүлээн зөвшөөрүүлж чадсан чадварлаг нэгэн. Тэр ч утгаараа гоо бүсгэн гавьяг зөө ёсоор үнэлсэн төр засаг загварын бүсгүүчүүдээс анхудаага түүнийг солийн тэргүүний ажилтан хэмээх тэмдгээр шагнасан билээ. Яг одоогийн байдлаар Miss Motors International тэмцээнд гарын шаваа явуулахаар бэлдэж буй Miss маань өөрийгөө бас нэгэн тэмцээнд сойж буй аж. Чадварлаг, хөдөлмөрч дээр баггүй боловсралтай Miss бүсгүүд тогоо шанагны нэрэл ганц сохихгүй юм даа гэлдэг. Тэгвэл Miss Ган тогоогийн энэ нэрний тун учиртай гин. Түүнийг төрөхөд аав нь англиун гэх танхил нэр хайрлсан ч өвчин ороогоод буюу болохгүй болохоор Ган тогоо нэрээр өөрчилсөн байна. iPad урагшийг хэрэглэгчдэд зориулсан Nex интернет үйлчилгээний шинэ дугаарыг худалдан гаргадаа. Skytel. Халуун зунаар өргөн кинотеатрын хэрүүн дэнгэнүүд гайхамшиг үргэлжиж байна. 8 сарын 6-наас өдөр бүр өргөн кинотеатрын дэлгэцнээ нууцлаг Атарматай үйл явдлаар хамтдаа илтгэе. Soft. Dance event Silence White. Та реклам клипний цоо шин дүүтэрх болмаар ээ нөө телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч болохыг хүсэж байна. Хэрэг та бүхэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх болов Hero Entertainment гэрэлтэй хөтлөгчийн хүрэлт хандаарай. Та бүхэн мэргэжлийн жүжигч болон мэргэжлийн багш нар хичээж байгаа. Та бүхэн бидэнтэй харьцах эсвэл доорх уцаад холбоо барьна. Ингээд залуучууд та бүхнийг Hero Entertainment-ийн хөтлөгчийн курст урьж байна. iPad урагшийг хэрэглэгчдэд зориулсан Nex интернет үйлчилгээний шинэ дугаарыг худалдан гаргадаа. Skytel. Баярлалаа үзэгчдээ. Fact News-ээс бидэнд ирүүлсэн мэдээлэл та бүхэн таалагдсан гэж итгэлтэй байна. Манай өнөөдрийн шийдвэр маань залуу настай ганцаардал гэдэг шийдвэр ярьж байгаа. Тэгээд сая ингээл баахан залуу ганцаарлын тухай ярьлаа. Батлын илэрхийллээ. Тэгээд би айгу боддог байхгүй юу? Ер нь зарим нэг хүмүүс амиа хорлоод байгааг ингээд хараад магадгүй тэр ганцаарчнаас болт юм болоо. Янз бүрийн шалтгаанаар амиа хорлож байгаа л да. Гэтэ бас тэр дунд олон шалтгаанууд дундаас амиа хорлох тийм аргыг бас тий ерөнхийдөө нөгөө ганцаардаад өөрийнхөө зовлон одоо өөртөө тохиолдсон тэр хэцүү юм ярих хүнгүй болсон тийж ганцаарцсан үедээ бүр ингээд аргаа барсан үедээ тийж амиа хорлт юм болоо гэж. Тийм болохоор залуучуудтай тий энэ хорвоод гэхээр маш олон хүн байна. Та ганцаараа тийм биш те хүн болгоно л бага их бага хэмжээр ганцаарч үзсэн. Тэгээ энийг бодоод те сэтгэлийн хэлгээдээ байгаарай залуучуудаа. Одоо сая баахал ганцаарлын талаар ярьчлаа. Одоо залуунаас дэдлэр гоё юм аа. Нэг ганцаарлын тухай ярьсан шиг ингээд хамаас ингээд сэтгэл санаад ингээд аа за тийм болохоор залуунаас зам болж байгаа сайхан залуучуудаа те. Одоо ингээд зуны үлрэл бараг дууслаа шүү дээ. Намраас саяны үзэгчийн хэлснээр найз нөхдөйгээ гоё уулзаад тий
янз бүрийн тухай зүйлийн тухай яриад ярилцаад тэгэх юм бол айгүй ганцаардахгүй гоё байх юм шиг зуны үйлрэлтэй. Амар болохоор угаасаа хичээл ном гээл ганцаардах цаа угаасаа